За юуны өмнө Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг өчигдөр бид нар бүх нийтээрээ бас тэмдэглэж өнгөрүүлсэн. За энэ өдөрт Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар ямар акц гаргасан бэ гэдгээ бас дүгнж ингэж тал талдаа ярилцлаа. За яг одоо надад энэ үг хэлэх боломж гарсан дээр би яг одоо хэлцэж байгаа энэ хуультай холбоотой хэдэн зүйлийг хэлье. За Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дэмжлэг сул байна. Асран хамгаалалт голдуу ээжийн одоо тал дээр төвлөрдөг. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн ажил эрхлэлт 2 дахин буурдаг. Гэр бүлийн орлого тэр айлд 30-40% багасдаг. Эцэг эхийн салалт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхөд илүү өндөр байдаг. Ийм учраас түрүүний миний хэлээдсэн асаргааны асуудал, асархан эдийн засаг гэдэг бол асарж байгаа хүний хөдөлмөрийн тухай ойлголт байгаа. Хөдөлмөрийг үнэлэх тухай би яриад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй байгаа. Олон улсын жишээг аваад үзэхээр Япон, Солонгос зарим орнуудад тусгай асаргаан дээр зохицуулалт байдаг. Монгол улсад өнөөдөр асаргааны мөнгө хүрэхгүй байгаа гэдгийг бид нар өнгөрсөн сар жингаа ярьсан. Тэр асарж байгаа хүмүүс яагаад мөнгө нөрөхгүй байгаа вэ гэхэлэр ээжүүд өөрсдөө ажил хийх боломжгүй, хүүхдээ асарч яадаг, хүүхдийг нь сургууль авахгүй. Энэ нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр яг энэ хуультай холбоотой энэ хууль одоо босруулж байгаа хүмүүстэр энэ асуудлыг онцгойлон оруулж өгөөч гэж бас хэлмээр байгаа. За дараагийнх дээр нь гэр бүл салсны дараа гэр бүл салалт хүчирхийлэл хоёр бол бие биентэйгээ холбоотой. Тэгэхээр гэр бүлийн салалтын үеэр хүчирхийлэл бүр их гардаг. Монгол улсад салалтын дараа хүүхдэд чиглэсэн интервенц хангалтгүй байгаа. Салалтын дараа шууд хизээ уулзах гэдгийг цагийг тохирохоос гадна салалтын дараа хүүхдтэй уулзалт дахиж сэтгэл зүйн гэмтлийг нь даамжруулахгүй байх, хүүхэд гэр бүлийн нөгөө одоо харилцагчийг хороохгүй байх тал дээр нийгмийн ажилтан сэтгэл зүйчний оролцоог илүү одоо тодтогож өгөх хэрэгтэй байна энэ хуулийн дээр. Тэгэхгүй бол салсны дараа хүчирхийлэл байсаар л байгаа. Бид нар зүгээр л хэмждэггүй болохоос биш. За ер нь бол Монголд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг бид нар ярихгүй үнцэг булан гэж алга. Хаана хүн амьдарч чинь тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа учраас энэ хууль санаачлагч нар, хуулийн төслөөр ажиллаж байгаа хүмүүс энэ дээр анхаарна уу гэдгийг хэлье. Тэгээд баярлалаа.